Тэгэхээр өнөөдөр бид эхлээд эртний чуулган хэрхэн Есүсийн тухай Библийн сургаалыг түүний бод галын тухай ортодокс тунхаг болгон хөгжүүлсэнийг үзнэ. Өөрөөр хэлбэл Христ Тэнгэрлэг мөн чанартай хэрн хүний биед оршсон. Энэ хоёр чанар нь нэг бод галт байсан. Үүнийг анхан үеийн чуулганууд яаж хүлээж авсан бэ гэдгийг энэ тунхаг харуулж байгаа юм. Гэхдээ эдгээр сургаалуудын зарим нь Библийн дагуу биш, буруу байсан. Тиймээс ямар алдаанууд байсныг таньж мэдэх чадвартай болоосоо гэж хүсэж байна. Христологийн талаарх үндсэн буруу сургаалуудыг таньж мэдэх хэрэгтэй. Тэгэхээр Христийн талаар, авралын талаар, Бурхан дэлхийд юу хийж байгаа талаар зөв ойлголттой байх нь яагаад чухал вэ гэдгийг та нар ойлгоосоо гэж хүсэж байна. За тэгээд төгсгөлд нь теологийн хөгжилд орчин ба нөхцөл байдал хэрхэн нөлөөлдгийг ойлгож авнаа. Теологийг хөгжүүлсэн хүмүүс хизээч вакуум орчинд теологийг хөгжүүлээгүй. Тэд өөрсдийн байгаа нөхцөл, агуулгынхаа хүрээнд аливааг ойлгож тайлж байсан. Би яагаад үүнийг онцлоод байна вэ гэхлээр та нар ч гэсэн хүссэн хүсээгүй теологчид юм шүү дээ. Та нар Библиэс асуулт асууж, сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлж байдаг. Ямар асуулт асууж, Библийг уншаад яаж ойлгож байгааг чинь таны оршин буй агуулга тодорхойлдог. Дэлхийд даяарх Христэд итгэгчид нийтлэгээр хүлээн авч итгэж ирсэн ортодокс теолог гэж нэрлэгддэг зүйл нь тодорхой нөхцөл байдалд хөгжиж ирсэн гэдгийг ойлгох нь чухал. Ингэснээр та нар ч гэсэн өөрийн нөхцөл байдалтай теологийн үзэл баримтлалаа хөгжүүлэхдээ итгэлтэй байх болно. Тэгэхээр бид энэ асуултыг дахин тавина. Эртний чуулган энэ асуултыг асууж байсан. Элч нар юу гэж хэлэх гэсэн бэ? Элч нарын Есүсийн талаар тэмдэглэж үлдээсэн зүйлс онгодоор хөтлүүлж бичсэн гээд байгаа зүйлс нь яг ямар утга учиртай юм бэ? Эртний чуулганы эцгүүдийн Библийн талаар ийм асуултууд тавьж байсан юм аа. Тэгвэл одоо Библиэд юу заасан байдгийг товчхон харцгаая. Библийн дагуу Бурхан ийм байгаа. Тэгээд Бурхан хүү дэлхийрээ бууж ирээд мах бод болсон. Хүн болох Есүс Христ болсон. Тэгээд Христ дотор хоёр мөн чанар байгаа. Христ бол нэг зэрэг бүрэн дүүрэн Бурхан, мөн бүрэн дүүрэн хүн. Ийм юм яаж байх вэ? Сайн мэдээнд өгүүлэгдсэн Есүс Христ нь нэгэн зэрэг бүхлээрээ Бурхан, мөн бүхлээрээ хүн байсныг юу гэж ойлгох вэ? Энэ асуултад хариулахын тулд эрт үеийн хүмүүс янз бүрийн тайлбар дэвшүүлсэн байдаг. Маш эрт бүр элч нарын үед досетистууд гэдэг бүлэг хүмүүс гарч ирсэн. Досетистуудын тухай бидэнд тийм их мэдээлэл байхгүй байгаач тэр их эртнээс байсныг нь мэднэ. Йохан 1-р зууны төгсгөлд магадгүй манай эртний 90-ад оны үед бичсэн 1-р загталтаа тэдний талаар дурдсан гэж үздэг. Бурхны сүнсийг та нар үүгээр мэднэ. Есүс Христ мах бодоор ирснийг хүлээн зөвшөөрөгч сүнс бүр Бурханаас бөгөөд Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүр Бурханаас бус. Эдгээр хүмүүс Христийг мах бодоор ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгснээрээ тэд Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй гэсэн үг болж байна. Тиймээс Йохан досетистуудын талаар хэлсэн байх өндөр магадлалтай юм. Энэ бол тэдний гол үзэл юм. Тэд Есүс хүн юм шиг харагддаг байсан. Махан бие бол муу юм, сүнс бол сайн юм гэж хэлсэн. Харагдах гэсэн грек үг нь докеан гэсэн үг байсан. Тиймээс ч тэднийг досетистууд гэж нэрлсэн байгаа. Тэгвэл бид Есүсийг харахтаа зүгээр толны дурсгал төрхийг нь л харсан гэсэн үг. Тэр бол Бурхан байсан нь гарцаагүй үнэн. Тэгэхдээ хүн байгаагүй. Бурхан жинхнээсээ хүн бол харахгүй шүү дээ. Бурхан хүний төрхөөр үзэгдэх чадвартай тул зүгээр хүний төрхөөр харагдсан. Тэр хизээж хүн болоогүй гэж тэд үзэж байсан юм. Бидний өмнө нь үздсэн үзэл баримтлал болох мах бод бол муу, сүнс бол сайн гэсэн үзэлдээр досетистууд энэ ойлголтоо боловсруулсан юм. Тиймээс үг үнэхээр мах бод болвол энэ нь Бурхныг бузартуулсан хэрэг болно гэж тэд үзсэн. Гэхдээ тэд Христийн гол сургаалыг хадгалахыг хүсэж байжээ. Тэд Есүс бол Бурхан юм гэдгийг тайлбарлахын тулд яаж Бурхан нь бузар хүн болоогүй юм бэ гэдгийг тайлбарлахын тулд түүнийг зүгээр л хүн юм шиг харагдсан гэж тайлбарласан. Досетизм нь сүнсийг өндөр дөргөн харин мах бодыг Бурханаас саланг гэж үздэг байсан эртний гностик сэтгэлгээгээр гүн нөлөөлөгдсөн. Гэхдээ энэ бол
бүр хамгийн анхны үеийн гностик үзэл юм. Гностик үзэл нь хожим арай өөрөөр хөгжөөд явсан. За ингээд Есүсийн хоёр мөн чанар байна. Доситистууд Христийн хүн чанарыг үгүйсгэж түүнийг зөвхөн бурхан гэсэн, харин одоо бид доситистуудын нөгөө туйлыг баримтлагч эрт үед хөгжсөн өөр нэг үзлийг нь авч үзье. Энэ эбионичууд буюу эбионизм гэдэг ойлголт юм. Эдгээр хүмүүс бол Юудэ Христэд итгэгчдийн нэгэн урсгал юм а. Ойролцоогоор манай эртний 66 онд Юудэчүүдийн эсрэг их хавчлага эхэлж, манай эртний 70 онд Ромчууд Иерусалимыг сүйтгэх хүртэл үргэлжилсэн үзэл юм. Тэр үед Юудэ Христэд итгэгчид төдийгүй нийгмийн бусад олон бүлгүүд тарах шаардлагатай болсон. Тэдний нэг нь эбиончууд байсан. Тэд Христ итгэлтэй байх хүсэлтэй, тэгтээ хуулийг бас чанд цагтаг байжээ. Тэд өөрсдийн үзэл баримталтай хит их туйлшраад Есүсийг зөвхөн хүн байсан гэж үзэх болсон. Тэдний бурхан бол цор ганц. Тэр бүхнээс тусдаа оршдог учраас хүн болох боломжгүй. Доситизм нь сүнс хизээж мах бодол чадахгүй гэж үздэг грекийн үзэл бодлоор гүн нөлөөлөгдсөн байсан. Харин эбиончууд нь бүтээгч бүтээл болж чадахгүй гэсэн Юудэ үзэлд автсан байсан учраас доситистуудын эсрэг байр суурьтай байсан юм а. Жишээлбэл тэд Йосефийг Есүсийн дэлхий дээрх эцэг байсан бөгөөд Марийг онгон байгаагүй гэсэн. Тийм болохоор Есүс бурхан байх боломжгүй. Тэр зүгээр л агуу хүн байсан гэсэн. Тэгээд нөгөө дүрслэл маань доситистууд ийм үзэлтэй, харин эбиончууд ийм үзэлтэй. Энэ асуудлыг олон хүн хэлэлцэж ойлгох гэж оролдсон ч эцэст нь олонний танил болсон Иринэ үүнийг нэгтгэн дүгнсэн. Дахин сануулхад Иринэ нь философийн бүтэц тэр байтугай Юудэ сэтгэлгээнд анхаарал тавьдаггүй байсан. Тэр өөрөө харь үндэстэн байсан. Есүс биднийг хэрхэн авардаг тухай Библи юу гэж байгаа дээр л тэр төвлөрсөн. Түүний үед шинэ гэрээ одоо байгаа шиг бүрэн гүйцэд болоогүй байсан. Тэрээр хожим шинэ гэрээ болох байсан элч нарын үлдээсэн тэмдэглэлүүд нь хуучин гэрээн дэх Христийн талаарх зүйлсийг яаж тайлбарлаж мөн шинэ илчлэл нэмж байгааг ойлгомжтой болгон тайлж өгсөн юм а. Иринэ бичээст л голлон анхаарсан. Тэгээд тэр ийм дүгнэлтэнд хүрсэн. Эбионизмын эсрэг аврал биелэхийн тулд Есүс бүрэн дүүрэн бурхан байх ёстой. Дахиад хэлье. Энэ нь бидний хувьд шин зүйл биш. Харин бид Библиэс зөвхөн бурхан л авралыг биелүүлж чадна гэдгийг харсан. Есүс бүрэн дүүрэн бурхан байх ёстой. Гэхдээ зөвхөн үгээр зогсохгүй. Доситизмын эсрэг хүн бүрэн аврагдахын тулд Есүс бүрэн дүүрэн хүн байх ёстой. Тэр хараалыг хүртэж байгаа хүний хувьд хараалыг өөр дээрээ өргөх ёстой. Иринэний хувьд Бурхны мөнхийн үг нь мах бод болон мах бодыг аврахаар ирсэн. Тиймээс заавал мөнхийн үг байх ёстой. Бүрэн дүүрэн бурхан байх ёстой. Мөн бүрэн дүүрэн хүн буюу мах бод байх ёстой. Эцэгвээс мах бод аврагдахгүй. Мөн эдгээр хүмүүс авралыг хэрхэн хардаг байсныг санавал аврал гэдэг нь бидний харагдсан байдлыг авч Бурхны зэрэгт хөргөн өргөх юм а. Тэр биднийг Бурхны үг болох өөртөөгөө адил болгодог. Гурвлын тухай он сургаалтай адил Иринэ энэ суурь ойлголтыг гаргаж ирдэгч Есүс дотор Бурхны болон хүний чанар хэрхэн холбогддог талаар бүх нарийн зүйлийг тайлбарладаггүй. Үүнийг үргэлжлүүлэн тодорхойлох хэрэгтэй болдог. Тэгэхээр Иринэний хувьд аврал бүрэн биелэхийн тулд Христ бол нэг зэрэг бурхан мөн хүн байх ёстой. Гурвлын тухай онол сургаалд байсны адил Иринэ Христийн тухай суурь ойлголтыг гаргаж ирдэгч түүн дотор Бурхны болон хүний чанар хэрхэн холбогддог талаар бүх нарийн зүйлийг тайлбарладаггүй. Үүнийг цаашид тодорхойлох хэрэгтэй болдог.